Итгэгч Япон хүнсний төв амьдралыг амттай болгоцгоё. Нэвтрүүлгийн өвөнтгч тансаг шараарэг флашбэк. Сайн байцгаана уу TikTok нэвтрүүлгээ дахин уулзж байгаа баяртай байна. За тэгээд өнөөдрийн дугаарт манай үдгслэн гоо төгс төгөлдөр аюу шимэн ирсэн байна. Боо юм бол жил гуйж яж одоо ирлээ. За манай одоо хичнээн одоо жүжиг кино дэлгэцний одоо урлагаас эхэлсэн ч гэсэн дэлхийн аваргаас одоо зодооны хэлбэрээр одоо алтан медаль авсан манай Өөскөв ирсэн байна. Хүн амт ухаан алдуулж алтан медаль авсан гэсэн. За тэгээд ийм сайхан зочдтойгоо та бүхэнтэй сайхан буу олно. За өдрийн минь. Өдрийн минь. За ажил төрөл өндөр. За ярих юм чи их байна да тий. Харин одсон байна. Би хамгийн сүүлд өнгөрсөн жилийн нэг шинэ жилийн дугаараар нэг бит хоёр нэг уулзаал. Тэгэл тэрнээс хойш бараг жил болчих тий. Одоо 11 сарын дунд болж шүү. Тий, тэгэхээр чинь жил болчихлоо. Тий. Тэгээ манай аюуч угаас айгүй бизи амьдэрдэг хүн. Нисгээс л дандаа ирдэг. За Өөскөгийн хувьд гоё. Одоо нөгөө кино уран бүтээл гэхээс илүү бараг энэ дэлхийн давцанд нөгөө нэг зодоонороо гараад байна нөгөө. Дэлхийн давцанд гараад албал авч үзчих тий. Тий, дэлхийн давцанд кино урлагаараа биш зодоонороо одоо сая орж авсан байна. Зүгээр нэг жүжигчин болоогүй л ямар их хүн байх вэ Тий, гэдэг. ерөөсөө л тийм нэг хяргадаг устгадаг хүн болох хэрэгтэй. Гэтэ жижигцүү чинь гэтэ хяргадаг устгадаг биш ээ. Тэр чинь амар юм. Гэтэ хуучин тийм байсан гэсэн. Сүүлийн үед тийм болчиход байгаа гэсэн. Ерөөсөө хүнийг аваад ухаалт болдог. Доор нөгөө хүн ялагдаад байна гэж додсон чинь манай эн чинь доор нэж иж ялчдаг. Гэсэн чинь харин тэр чинь юу юм бэлээ? Өчөж мөчөд чухал юм бэлээ шүү. Тий, тэр нь гоё юм бэл. Би Өөскөг ёстой төсөөлөг байхгүй. Хүү манай унцтай жуудагийн хувцас өмссөн байна. Ингээ жүүжүү зүгээр орцсон. Тэгээд дэлхийн авраг маарт очиод алтмалч чагцсан. Тэр манай ер нь Монгол хүний физиологи нь өөрөө одоо шил манай хүн ч бас настай хүн шүү дээ. Яаж байгаа юм бэ? Ич нэмгштэй гэж. Одоо Ахмадын ямар юмны сахилны баг гэж ерөөсө 35-аас дээш үйд юм билээ шүү дээ. Тэ 37-8 ч лөө. Тэгсэн чинь манай хүн чинь бүр тэр байтугай 40 эдтэй хүн одоо ингээд залуучуудад алцаад боолцоод яваад байгаа байхгүй. Тэгээ Монгол хүний нэг физиологи байна тий. Насаар тэгээ хязгаарлахлаар чинь угаасаа хүн чинь нас явсан ч гэсэн бас нэг ажиллах чадвар бол байгаа шүү дээ. Бага. Наснда байгаа шүү дээ. Тий, наснда байгаа шүү. Бид залуучуудтай бол хэцүү билий. өчигдөр хятад Яач хордгоо болсон гэдэг. хятадын дээр үе киноныг харалтаа. Хамгийн лаг зодтолтны цав цагаан сахалтаа нэг гараа ардаа тавьчихсан хүн нэг гараа зодтолж байна. Тэр киноныг харалтаа. Дандаа хөшөө мө. Тин залуу хүн нэг гараа ихгүй байгаас тий. Тэгээ ер нь одоо жүжид миний бодлоор бол одоо жүжидсу бол хүний амьдралд амар хэрэгтэй. Одоо юу гэдгийг хүндэтсэн өөрөө амар өгөөчтэй ч юм гоё спорт санагдаад байна. Харин аль ч насны хүн гэж. Ер нь нас хамаагүй, насны хязгааргүй тийм нийтийн бие тамир болох боломжтой. Харин тийм. Хүн болго эрүүл мэндийнхаа төлөө энэ спортоор хичээлж болох тийм боломжтой спорт гэж боддог. Хөөс гаралцахгүй бас тийм. Хөөс аргалзахгүй. Нэгтэйчүүд ялангуяа хийж байна. Монголд одоо нөгөө жүжигцөг нүүр царай юм шиг байна. Тийш. Тий? Тийм. Аа. Тийш. Манай бол яг үнэ. Тийм. Манай Өөскөг хичээлснээр маш олон залуучууд одоо Цагдаа нар хүртэл явж ийн гэж байна. тийм шүү дээ. Дагаад. Урлагийнхан ч гэсэн жижиг зүгээр хичээлж эхэлсэн байхгүй. Тэр бол үнэхээр нарийн биш яг үнэ шүү. Харин тий. Тэгээ би тэгсэн. Би жижиг зүгээр хичээллүүл яах вэ гэж чи яад юм нэ Монитор. жоохон хуруугаар нэг чи үйл товрох байх. Тэгэхээр насны эцэст анам нь авалт лифтэн төр боолцох юм шиг гэж байгаа. Бүр тэгсэн чи би аврагуулсан Тий. Манай Монгол ер нь тийм энэ одоо ингээд ийм юу гэдгийг 30-аас дээшгээ бол ялангуяа эмэгтэйчүүд энэ төр гадаад Европ өнтөртөл аягүй хийдэг хөхгүй. Тийм. Нөгөө биений нөгөө нэгдүгээрт илүүдэлжин хоёрдугаар би яг ингээд хичээлээд эхлэхлээр илүүлжин хасагдаж байгаа яргаа болоод үнийн үнцэн анталж гой гарч ирж байгаа хөхгүй. Тэгэд энгийн хүмүүс ингээд нөгөө эрүүл мэндийн талаас аягүй их хичээлж байгаа. Одоо энэ чи юм хөгжөөд ирэнгүүт ерөнхийдөө хүмүүсийн хөдөлгөөн их багасаад шүү дээ. Ялангуяа их суудлын офисын ажилтай хүмүүс ч гэдэг юм уу. Байнгын машин барьдаг хүмүүс энэ төрөл энэ жижигцүү спорт бол яалчгүй нөгөө гол яс, нурууны суулт энэ баг физик хэмжлэгээ болохоор тийм спорт байна. Тэгсэн мөртлөө нөгөө нэг юм одоо юу гэдэг контакт зодооны тийм контакт байхгүй тий. Одоо нүүр амаа цохиулах ч юм уу.
Яг зарим нэг бэртэл гарсан ч одоо юу Гарамлтаад гэдэг боксер хичээлж байгаа хүн бол нүдэлцэл онно үстэй. Тий. Одоо юу гэдэг энэ зодооны үеч ингээл танк гэл нэг зөхөхөд хүн гимтэд л хэрүү хамаа уурах гэдэг юм уу. Контакт өгж байгаа спортчин шууд дараа гимтэх магадaltaй байхгүй. Энэ жижигсэн чинь болохоор контактгүй болохоор хүн ингээд өөрийгөө хамгаалаад ингээд багаас ингээд эхлэж чангараад яваа. Ер нь л орцонд их сайн зодтолтой юм болох юм. Лиг дотор орцоо. Дээр үү тийм үү. Орцоо. Тэгээд орцонд аяа зодтолдог. Гадгаалаа зодтолдог тэгээд аа. Дотор байл гарах. Лиг нь бооцолдог. За юу ч хаалт дээр нь хоол өдөр. Манайд тэгээд энэ бас айгүй хичээлэгчдэн таа бол эрс ихсэж. Хүмүүс бас нөгөө хичээлээд эхлэхээр үр шимийн ингээд мэдрээд ямар гоё юм бэ гэдэг. Мэдрээд байгаа юм. Тэгээд одоо бол ялангуяа залуучууд хүүхдүүд өсвөр насныхын энэ бол багасаа хичээлж байгаа болохоор тэд нар чинь томроод ирэхлээр яг нэг юм сойрон тавигдал тэгэл тийм шүү дээ. гоё болоод ирж байгаа шүү. Тэгээ Монгол хүний физиологч өөрөө сайн доо. Одоо эрэгтэй эмэгтэй гэлтгүй шүрмэс томтоо. Яс томтоо. Бярстаа. Спортоос авдаг төсвөр төвчээр одоо нөгөө юу үнс нөгөө спортоор өөрөө философи биш үү хүн одоо тэр дэг жаийг энэ чинь бол хан тийм чамайг харахад бол яг тийм байна. Цуулт муул гармаар тэг 50 ингэж ер нь бол тэг хүн цагтаа ирнэ ер нь тэгэл их л гоё болсон байна да манай үсг. Тэгэхээр хүүхдүүд багасаа хичээлэхээр тэр нөгөө нэг ээж аавд нь одоо тэр болох нөгөө төлөвшөлт нь нөлөөлөхөд одоо завгүй шүү дээ тий. Тэгэхээр яг жижигзүүгээр хичээлж байгаа ч юм уу эсвэл спорт урлагийн ямар нэгэн төрлөөр хичээлж байгаа хүмүүс тэр цэсмээ одоо би сүүлийн дэж хараад байгаа. Жижигзүүгээр хичээлж байгаа тэр сакс болол ямар нэгэн спортын төрлөөр хичээлж байгаа хүмүүс тэр нөгөө ээж аавын санаа зовлтгүй тийм төлөвшөл явагдаад хүмүүжээд байна шүү дээ тий. Хүмүүжээд өөр хүмүүстэй нийгмийн харилцаанд ороод тэгээд дандаа ирчүүдийн дунд мон чанга ирчүүдийн дунд орж мороо л тий. Тийм тэнгууд надаа бол айгуу дэжгүй санагдаад байна шүү дээ. Би бол ялангуяа нөгөө эрэгтэй хүүхдүүд гэхээс илүү эмэгтэй хүүхдүүд тэрэнд их явуулна зүгээр. Яг л 100 бие хамгаалах гэж. Одоо бидгүй яг зөв өөр спортыг би нөгөө муусандаа биш. Одоо тайквондо байла. Одоо юу гэдэг карате ч юм уу одоо юу гэдгийг тийм юмасаа жүжигдсэн амьдралд их орхон байгаа байхгүй. Амьдрал тулрах нөгөө нэг аюултай нүр тулахад хамгийн одоо ойр спорт гэж боддог. Тийм ер нь тэгэл бүхэл спортын төрөл чинь бие даах чадвар тий нөгөө төсвөр хатуужил тэгэл тэгж аяг хөндлөл гэл бүхэл спортод байгаа л. Одоо аюулчил амар жүжигдсэн байвал араасны харангууд нь хоёр сохтуу нөхөр ингээд тэрэл авах дор хоёроо боогол нэг бүргөөл тэгээд дуусна. Эмэгтэйчүүд бол яг тэр бие хамгаалах зорилготойгоор их хичээлж байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Хинт очиод дээрлэхгүй гэсэн үг байхгүй юу? Тэгээ хүнд гэмтэл учруулахгүйгээр нөгөө ухаадуулаад тавьчихна. Аюулаас нэмэлт хүч ирдэл тэр хооронд Цагдаа өөрийгөө ингээ хамгаалаад ингээд байж болж байгаа байхгүй. Харин тийм. Надад бол яг эмэгтэй хүмүүст бас яг тийм бие хамгаалах юм дээр айгүй тийм тохиромжтой санагдав. Тий. Тэгээ одоо эн чинь нөгөө эцэг эхчүүд яаж яах гэхээр эхлээд хүүхдээ нөгөө одоо ингээл утасны хамааралтай болцсон хүүхд. Тэгээ тэрнээс нь салгахын тулд ингээд эхлээд оруулж. Тэгээл хүүхд чинь ингээл бас яг тэр дотор ороод ирэхлээр бие даагаал тэ хүмүүстэй харилцаал нөгөө нэг бие ингэж нэг ийм байдлаасаа гараад ингээд нээгдээд ингээд ирэнгүүд эцэг эхчүүд тэр нөлөөллийг өөрсдөө мэдрээд байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө эцэг хүүхдээ зөөжөөсөө эцэг эхчүүд сүулдэ өөрсдөө хичээллээд манай энэ жижигцүүгэр чи ерөнхийдөө ийм гэр бүлэрийг хичээлж байгаа хүмүүс айгүй их. Тий. Эхнэр нөхөр хүүхдэд дагаад ингээд ирсэн. Одоо танаа хүүхдүүд бүгд явах. Манай хөөч гэсэн явж л байгаа. Ер нь тэгэл нөгөө хүүхдээ хүргэж өчөөд ээж нь ч юм уу аав ч юм уу заавал хүлээдэг шүү дээ. Тэр цаг хугацаагаа бас хамт ашиглаад өөрөө ч гэсэн хөдөлгөөнөө хийгээд тэр спортод ороод байгаа байхгүй. Гоё юм. Ер нь тэгэл хүүхдийг бол одоо за мөнгөтэй хүн ямар байд юм. Мөнгөтэй бол ухаантай байх шүү дээ. Тэр хүн мөнгийг үүсгэж байгаа шүү дээ. Тийм үстэй. Мөнгөтэй хүн яаж амьдарч ийн айгу зөв амьдарч ийн ч гэдэг юм уу те. Тэгээ тийм хүмүүсийн хүүхдүүдийг ингээд анзаараад байгаа юм. Одоо би нөгөө ойр танил талын хүмүүс ярьдаг шүү дээ. Хүүхдүүд нь ямар ч завгүй. Тэдэд цагаар математикийн одоо юу гэдэг тусгаарчсан одоо юутай. Ингээл тэр дуусаад нэг цаг маг амрангуудаа төгөлдөр ор. Тэгээ яангууд спорт. Тэрээс өдөрт ингээд 3-4 юм явж байгаа. Тэгээ одоо юу гэдэг байнгын завгүй байлгадаг. Уцаа майж, гадуур тэнэх, тий. Дураах, орох, тий. Одоо тэ буруу юмд одоо манс уурах ч гэдэг юм уу, тий. Тэр болгоноос чинь бизи болгочлоор хүн тийм хулигантах юм завгүй болчих. Тэгэхээр тэр мөнгөтэй хүмүүсийн хүүхдүүдэд хүмүүжүүлж байгаа юм амар тийм хичээлээр дарахаасаа илүү ерөөсөө завгүй болчих. Хөгжүүлэнгээ. Тий. Тэр болгоно давталгууд одоо юу гэдэг спорт, одоо урлаг, тий, хөгжим, соёл байлах тэр олныг ингээ үзсээр
тэр хүүхд насны турш ирэхэд өөрт нь тэр амьдралд амар хэрэг болох юм сегментүүд байгаа. Тий. Бүх юм дур чадвартай. Тий. Нэг хэдэн аяд арчдаг, тэнд очиод нэг тоо ярьдаг, энд очиод нэг хүнтэй гоё философийн тухаар ярьдаг, мэдлэгтэй ч юм. Тэгэхээр нөгөө мөнгөтэй хүний одоо юу гэдэг гэр бүлийн хүмүүжилтэй, ухаантай хүний хүмүүжил, заавал мөнгөтэй зөв хүмүүсийн хүмүүжил. Заавал мөнгөтэй. Тий, зөв хүмүүсийн хүмүүжилч ерөөсөө л тийм байт юм. Тий. Тэгэхгүй нөгөө эрхлүүлээд ганц үрмэн чи минь дураараа аав дансанд мөнгө ичээ сайхан найзуудаа кино үзмөз. Тэгэхээр л нөгөө хүмүүс чинь тэгэл яг дебилч эхэлж байгаа байхгүй. Тэгэл буруу алаа гэдэг, буруу хүмүүстэй нөхөр. Тий, тэгээд тэр чинь нөгөө буруу юмаа сонирхол. уруу татах муу айлын хүмүүс ч их байна те. Тий. Тийм л давгүй л байх хэрэгтэй. 16 хүртэл яг. Одоо манай хүүхэд 8 сартай байна л да. Тэг би чинь сая жоохон охинтой болсон. Манай хоёр хүүхэд чинь том штэ. Том нь 20-тэй. Дунд охин чи 15 та одоо 16 болчих. Оо, 4 5 хүний донд хөгжихнээ тийм. Харин тэр бүгдээрээ л аав ээж шиг харагдах юм шиг байна. Тийм ээ шүү дээ. Аа, юм гоё. Юу 38 та аав. 38 та аав. Харин 48-тай аав гэдээ одоо орно юм. тэгэн штэ. 48 та аав маа дуу мó зохиод юм билүү. Балах жаах ахруугаа яриа да. Өстэй зориулж. Тий. За хоол өдөр. За энэ хоол өстэй гоё яригч. Өөскөө бит хоёр түрүүн өстэй нөгөө нэвтрүүлэг хийсэн госч өгсөн. Би нөгөө жүжигчгийн сонсоод ам ангаагаад. Манай өөскөө тийм нөгөө гоё спортер хичээлж байгаа болохоор ерөөсөө ямар нэгэн дайт дэглэн байхгүй. Тэгээд ингээд төснөө хийж байгаа гоё. Харин тий. Тэгээ ер нь хүн жоохон юу гэдэг 40 мөч гараад ирсэн эсвэл улам тэр спорт хөдөлгөөний юм дээр бол маш их завгүй байх хэрэгтэй. Өдөр болгон фитнест байх хэрэгтэй. Тэр бүр амар болно. Өдөр болгон өөртөө зориулж ямар нэгэн хөдөлгөөн. Тий. Одоо чинь олон Спорт чинь нэг талаараа бие бэлдрэ хөгжүүлэх хэрэгтэй хамгийн гол нь эрүүл мэнд. тий шүү дээ. Одоо чамд сахар махар даралт маралт юу ч байхгүй юу? Нэр ингэс юу ч байхгүй юу? Мэдгүй би зүйл харуулдаг ч юу тэгэл нэг өвдөд идэх ч юм. Тийм. Гайгүй л гэж. Харин нөгөө бэлтгэлээд аслал ингэхлээр көшөөд л нэг юм дутагдаад л тий. Бүр орччтэй тэгвэл аашаа. Тэр чинь нөгөө юу яадаг үстэй. Хийжээж нэг гоё болдоо шүү дээ юм. Очтын сайхан нэг хүн ухаан алдуулж ил санаа авна. Нэг хүн ухаан алдуулж цаг унтах юмсан дэргээд гарах юм шүү. Болт хийж сэтгэл ямардаг. Одоо аюуш. За кино мөн яаж ийна? Кино юу? Одоо нэг кинонд явж байна. Харин тэгсэн тий. Цуврал юм уу? Цуврал кино. Одоо ирэх 2025 онд манай Монголын нисхийн иргэний нисхийн ерөнхий газрын 100 жилийн ой болох гэж байгаа. Тэр 100 жилийн ойд зориулагдсан. 25 он болох юм уу? Тий. За. Зориулагдсан одоо олон анги 16 ангид цуврал кино хийгдэж байгаа. За. Тэр нь явж байгаа гэж байна. Тий. Намайг би. Тэн дээр одоо ямар дүр тавьсан? Би энэ киноны гол дүрүүд нь бол маш олон залуучууд байгаа. Би одоо ямар дүр гэх юм. Одоо туслах дүр юм да. За. Нисэрмш болох юм. Окей. Ахлах стюардесс гэж. Окей. Би одоо нисхийн заяа. Одоо тулгын 3 чулууны нэг мэрэгжил болсон холбоо навигацийн инженер гэж. За. Тэр одоо холбоо авахгүй бол нисэх өөрөө бүр тэр процесс. Одоо нэг мэдээллийн нөгөө юу гэх юм те? Тийм тэр хаанаас хөөрхийн, хизээ буухын, яхан гэдгийг нь одоо зохицуулдаг гэх юм уу та. Тэр төхөөрөмжүүдийг нь ажилуулдаг. Одоо тэднэр нь ажиллахгүй бол одоо онгоцлууд бүгдөө төөрөлдөөд хаа мэдгүй. Тэг бүргэлдээн зөрүүлдэг аял болох. Тийм амар мэддэг байсан. Зөрүүлт ажиллаж. Тийм юм хийдэг хүн болж гарч байгаа юм уу те? Тийм мэрэгчлээ эмэгтэй болж байгаа. Инженер гэсэн. Тэгээ ер нь бол кино нь бол жоохон тийм мелодрам маяг юм уу? Зүгээр драма. Драма. Тий. Тэгээд ер нь бол яг энэ кинонд ажилласнаар маш олон зүйлийг мэдчихэв. Яг нисхийн ажлыг бол амар сайн ойлгож байгаа шүү дээ. Тэгээ нөгөө хүмүүс чинь мятыг нисгийнх ингээ ойлгоод байдаг шүү дээ. Тэгээ ингээ яг мят гэхээр л нисэх гэж ойлгоод байдаг. Тийм шүү дээ. Мятын нийт одоо тэр байшин л яриад байдаг үстэй. Онгоц мят мят ч юм бол авиа компани байдаг шүү. Онгоцны юу? Иргэний агарын тээвэр гэдэг нь тусдаа. Иргэний ерөнхий газрын тусдаа тийм гэдэг удирдлага юм блэ. Удирдлагын юу байх нь шүү дээ. Тийм удирдлагын төмөв бүр тусдаа бүр ямар гоё гэж бүр амар өндөр цамхаг мамхагт байрладаг. Нөгөө нэг кинонд гардаг нэг юм өндөр юм шилтэй юм тэр баахан хүмүүс өгч үзсэн ингээд бөөл ирзүүлсэн. Тий
хөдөлгөөн удирдлага гэсэн үг. Удирдлагын албаныхан гэсэн. Тэд нар бол та амар мундаг юм билий. Ер нь тэгээд тийм нисхийн компани гоё юм л. Би чинь 15 онд би Мятад ажилласан шүү дээ. За юу хийж байсан? 1 жил. Би чинь бол тэр нөгөө нэг одоо кетеринг Мятын хоолыг одоо юу гэдэг апдейт хийх хэвээр. Тэгэнгүүтээ тухайд нөгөө орхон захирал байсан юм. Тэг би яаж юм яг чи нөгөө тоогооч шиг хүн гэдгээрээ одоо манай бүх нийслэлүүдээр очиж захиалга өгдөг хүн болох хэрэгтэй байхгүй. Тэгэнгүүт би яг миний ажил амар гоё зөө. Би очингууд Германд очингууд одоо Люфтханзагийн одоо катерингийн том компанитай очиж уулзсан. Хүлээж аваал те. Амар шефүүд би бацаан байгаа шүү дээ. Чи чинь ийм цав цагаан сахалтай юм швейцар өвмөв шеф мэв хүлээж аваал. Тэгээд бүх нөгөө хоолой танилцуулдаг байхгүй. Хуучин нөгөө нэг архаг стюардессүүд нь очиж нөгөө зөв өөрсдийнхөө үзмжээр нөгөө хоолой захилдаг байсан юм. Одоо энэ махан дээр энэ хачир зохих хууч гэдэг юм уу тийм юм аа өөрийнхөө зөв үзмжээр ингээ авдаг. Тэнгууд би ч одоо юу гэдэг Korean Air Анна гэдэг нөгөө Японы нөгөө нэг бүгдэнд нь очиж байгаа. Манай ер нь онгоц хаашаал очино тэнчнээс манайх тэнчнээс хоолтойгоо яваад тэнчнээс хоолоо аваад буцаад явд юм л тэрийг 6 сард нэг удаа ингээд очиж захиалгуудаа өгд юм байна. Тэнгууд аим гоё бүх ингээ хоол бүх хачир ингээ бүх махнуудаа ингээ тавьсан байхгүй. Байж одоо тэдний үйлдвэрээс гарах бүх төрлийн хоолоо. Тэнгууд ингээ монголчууд энэ нэг дургу за энэ махыг авъя те. Тэнгуудаа энэ соусыг авахгүйгээр тэр соуснууд бас тустай бүх юм тустай байхгүй. Тэнгууд хачир нь бол монгол хүмүүс ер нь ийм мэддэг. Яг монгол хүнийхээ бас бичлэг торлоод байгаа шүү дээ. Тэгвэл бас нөгөө чинь 100 монгол хүн гадны дунд байх учраас бас дундын баримтлуулаад. Тэгээд бүгдэн дээр нь тэгж очиж захиалга өгдөг онгоцоор явдаг. Томилтын зардал $800. Арай бас тэг. Тэгээ очоо буудлууд бүх юм тэгээ first class-аар нисэн да. Тэгээд нисгтээ бас тэр нөгөө нэг онгоц дотроо хянд явах хэвээр. Хоолундаа сайн өгч нөгөө. Тэг чи манайд Туркийн онгоц явдаг гэсэн нэг санаж нөө. Тэдний нөгөө нэг стюардессүүдтэй хамт айгүй хэвдсэн баг. Тэгээ тийм гоё ажил хийжсэн нэг бүтэн жил. Гоё юм тий. Тэр чи өөрөөсөө тэгэж чи бас яг айгүй олон хор үзэх нэ. бүгдийг нь манай онгоц хаашаа явсан бүгд нь явж байгаа юм чи. Тэнгис ер нь яг энэ нөгөө хоолны юу биднийг хоочин ч TV хөтөл хийдэг байх чил хийдэг гэсэн шүү дээ. Тийм шүү дээ. Бид нар ч Наа чи дөнгөж гарч ирээ л. Чи хот чили юу дээр тааралцсан байсан тийм юм шүү нь. дээ. Хот чинь юу? Тий. Та дөрөв чинь яг дөрүлээ тэр анх гарч ирж байхад хамгийн бест одоо нэг тийм нэвтрүүлэг юм байсан шүү. Тэр үе чинь тэгээд ер нь телевизч баг байлаа. Юм хавар байлаа. Сошиал гэж баг Байгаагүй тий. Юу лээ? Юу YouTube телевиз л байсан баг. Юу YouTube мөтөв те? Тий. Тэг чи бид чинь UBS телевизтэй хахад синий телевизийн ч уураад тэгээ бид нар чи балхаагтаа хилээд гэ явж ийсэн байхгүй. Тий, та нар чи UBS их те? Тэгээд очиж ийсэн байхгүй. Тэгэхэд одоо анх удаа л одоо бидний одоо ТV коктейлийн нэвтрүүлгийг маш өндөр авч ялаа шүү. Синий телевиз. Одоо тухайн үед бол тий. Тий. Тэр чи хэдэн онд лээ? Тэгэхээр ч одоогоос 10 TV хөтөл чи ерөөсө 2005 онд хэлсэн баггүй. Тэрний өмнөх 2 жил нь хот чинжүү. Тий, хот чинжүү. Би нэг чинжүүтэй санагдсан чи. 19 18 9 жил юм. Яг TV хөтөл болоод бас яг 20 жил болж ш. Одоо 25 онд. Хот чинжүү байжгаад тэр чи нэг юм инээдэнтэй нэг юм богино хэмжээний нэг юм онгоо. Тэгээд гадуур мадуур яваал. Шинэ үе хамтлагт бүгдээрээс аахгүй. Тэгээд тэнгээ тэрнийг хажуугаар хийдэг байсан аахгүй. Тэнгүүдээ дараа нь шинэ үе хоочинж хоёроо хоёлоо болонгуудаа TV хөтөл гэж яг өөрсдөө. Тухайд та нар яг нөгөө дээд сургууль төгсөөд байжсэн үү юу? Яг л нэг. Тэг зарим нь оюут Тэг ер нь яг л төгсөөд л хийж эхэлсэн. Яг оюутан байхдаа бид нар чи шинэ үе продакшнд байсан. Энэ хоёр байсан. Би бол төгсөөл орчихсон. Тэгэл хот чинжүүгээр алсан. Тэг чи ер нь тэгэл хүн болгонд яг ганц л тийм нэвтрүүлэг өгдөг өстэй бараг. Чөлөөтөө. Тэр чинь 12 давхар 360 тэргээд бас дараа нь гарч. Дараа нь зөндөө нэвтрүүлэг. Тэгээ ТV коктейл болоод тэгэж би яг нөгөө Tea Time-гийн хоолны нэвтрүүлэгч 2004 онд бас яг эхэлчихсэн байхгүй. Тийм. Тэгээ ягаад та чинь бас бид нарыг нэг шинэ жилийн нэвтрүүлэгтээ ураал. Тийм. Тэр ихтэй аюугаа нэвтрүүлэг санаа. Тухайн одоогийн нэвтрүүлгийг харангууд бас гоё цоглог хөгжилтэй тийм. Амар залуухан. Чи ийм байгаагүй шүү дээ. Би ямар болсон юм? Би ямар болсон? Чи арай хөөрхөн. Ой, тогоо шүд мүчгүй амар байсан юм. Амар авьяастай амар их ярьдаг. Тогооч тэнцсэн. Тийм л залуу байсан да. Аста анх юм би одоо нэвтрүүлгээ за аста тийм ахгүй чи бенч наваа ятгсаар гоод оруулчих байгаа.
эхнийхээ дугаарыг үзэнгүүт бүр ичиж өгч байгаа юм чи өөрөөс. Сандраад ингэ энд очиж хан манруу өргөх гээд байгаа байл. Би бол аюу гоё нэвтрүүлэг үзсэн шүү дээ. Ер нь бол хүмүүс хүлээж үздэг. Тэгээ дураач. Асал яг тэр хоолны нэвтрүүлгийн анхдагчлаа. Ер нь бол хоолны соёлыг бас түгээсэн шүү түгээсэн. Үгүй тухайн ч бас юм одоо хашнагаа чиж байдгүй байлаа шүү дээ. Тийм шүү дээ мэдэхгүй. Амар юм хомос байсан. Тэгэл за нэг хэдий Итали хоолуудыг яаж монголжуу болгох уу гэж бас талбайг ашигладаг байсан шүү. Тэр бас хөөрхөн бисаа өргөс. Тэгэл одоо нэг үе юм биш үү? Одоо ингэ бодсон чи. Тийм шүү дээ. Энд чи одоо ингэ Акулууд шүү дээ. Одоо ингэ нэр аяга хурдан мэдээ. За ингэ бодсон. Одоо ингээд нэг удахгүй ингээд 65 амнаас тул. Бас чаг гэж сууж байна. Хийсээр л байна гэж. Тэр болтлоо. Хийцээ сууж байна гэж. Тэгээ шүү. Өмидг одоо тэгээд нэг 20 хэдэн жил ингээд юу гэдгийг тиймэрхүү юмнууд хийгээ явчлаар чинь бас өшөө бүр гоё болгоод тий. Одоо ингээд урд урдынхаа 5 жил, 8 жил, 10 жил гээл харангууд бас л түүхээ санагдаад байгаа байхгүй. Тэгээд тэр очи би ингээд хоолны ингээд боловсрол байгаа юм шиг санагдаад байгаа. Тэгмээд одоо би нэг ийм нэвтрүүлгийг монголчууд ингээд яг дагаад хийх болов. Яг гоё наалтах болов ч гэдэг юм уу тий. Одоо би ерөнхийдөө нөгөө хайр гаргийн Италийн, Францын, Грекийн гэж ярихаас илүү яг Монголд байгаа энэ одоо хөрсөн дээр байгаа энэ ногоо материал тий импортын юм ерөөсөө биш. Одоо ингээд сая ингээд Европт ингээд явж явах чинь жоох тэднийг өөрсдийнхээ одоо гидс гүзээгээр хийсэн юм одоо адууны махцах тий тэгэл бүхэл юмараа ингээд дандаа өөрсдийнх нь 100% бүтээгдэхүүнд орно. А манайд яаж юм гэхээр дандаа гадаад импорт. Ресторанд орлоо бүх юм гадаад. Энэ ногоо хаш маш одоо ингээд бүх юм гадаад байгаа байхгүй. Тэгэхээр яаж бид нар будалтай ургаа гой болгох вэ? Цөөнгээ яг спешиал яаж идэх вэ? Одоо манай цөөн гэдэг хүн амар цөөн байдаг үстэй төмсөж явж байгаа шиг тэгээд хуураа гурлан дуртааж игнээл энэ нь ингээл нөгөө яг гой нэг тэнгуүтэй нөгөө ашиг шимтэй нөгөө хүн авах хэвээр хоолноос авах хэвээр бүх юм авдаг. Тэслэг одоо анд юм юу гэдэг уурга бүх юм авдаг. Тийм л найрлага. Тэнцвэртэй хоолыг. Тэнцвэртэй эко гэсэн мэт одоо бид нар 1000 одоо юу гэдэг та хоёр одоо жишээлбэл зүгээр одоо юу хүмүүс байлаа гэж бодъё л та одоо зүгээр нэг юм амьдралын төвшин нэг юм хай биш ч юм уу те. Одоо яг төмслөө будаа мах гурлаараа л бүх юмаа хийдэг. Одоо ер нь масс тийм штэ. Гурлаараа их байхгүй. Тэгэнгүүт яг тэр дундаа яаж тэр хоолуудыг илүү гоё фаны болгох болох вэ? Илүү гоё зардал их биш мөртлөө өшөө ямар материалтай хоолоод юм гоё. Би одоо боддог байхгүй. Авшааг нь гоё болгомоор байна. Тэ? Будаатай ургын супер болгомоор. Тэгээ тэр дундаа одоо юу гэдэг будаага зөв сонгох хэрэгтэй. Тэ хулх будаа зөнгөн будаага ялгана. Гурлаа бид нар ялгаж сурмаар байна ч гэдэг юм уу. Тэгэхгүй яг идж байгаа хоол амар хортой болно доо. Гэтэ чамаг хоолыг идчихснээс хойш ер нь айл бүрийн хоол нь жоох өөрчлөлт орсон баг тий. Маш их олон хүмүүс тоогооч болгосон баг. Ер нь бол Тэнгисийн хоол нэвтрүүлгийг тавьж агаад дагаж хийдэг хүмүүс их байсан шүү. Тий, их байсан. Ер нь масс одоо ингэж ярингууд би гэж ярихгүй байхгүй. Манай ээж ингэ нэвтрэлтэй ингэ бичдэг байсан шүү дээ гэдэг аах. Тэгээ хуучин чинь нийтлэг эмгтээчүүд л хоол идэг гэдэг ойлголттой бас байсан. Ирчүүд аягүй хоол идэг. Тэнгис хоолыг гараад ирсэн чинь ирчүүд ийм гоё. Тэнгүүд амар кул харагдаж байгаа байхгүй юу ер нь бол. Эрэгтэй үнгээ гоё хоол игээл тэ тэрийг амар гоё яриад тэгээ суугаал идэж мэдээл. Тэгээ олон таньдууд орж иж ирээлээ. Одоо энэ манай жүжигчд онч тэр манлаа энэ галаа энэ тэр бас чам шиг чиний араас орсон юм шүү. Яаж ирээ? Амар хоол хийж байгаа юм биш. Харин тий. Манлаа бол амар мэдрэмжтэй. Тэгээ тэр хоол хийж байгаа хүмүүсийг харахад аягүй гоё жаргаж хийн тий. Кайф зовлон байхгүй. Тий зовлон байхгүй. Гэтэ энэ юундаа их дуртай ах юм шиг. Үгүй тийш дээ. Энд чинь өөрөө бас хэцүү юм байхгүй. Би ч бүр 5 6 дугаар ангиасаа бүр амар дуртай ингээл янз янзын дурч мушаал ингэдэг байсан. Тэгээд одоо юу гэдэг юм би ч 23 дугаар сургууль байх чаана 6 дугаар ангиасаа гараад пошт очоод тэнд 10 жил мэл төгсөж чадна. Өөр орчинд. Тэгээ буцаад нэг Итали метал гэж жаал ирэнгуут нөгөө нэг манай Монгол хоолч амар өрдмөр харагдаад байгаа байхгүй. Яана гэл. Тэ. Тэгэл нэг гадаад хүний ингээд нэг орцсон амар гоё. Монгол хүний орцсон нэг яг мах нүүдэлч ард хүн байсан ч гэсэн яалтчгүй махсуу хоёр нь байж ижил нөгөө нэг одоо юу гэдгийг Япон хүн бол будаа нь байж иж тэ. Одоо Герман хүн бол одоо юу гэдгийг хаан байж иж гэдэг юм. Тийм болохоор нөгөө нэг арай нэг шинэлэг санагдсан баг л та хүмүүст. Тийм. Па гэл тэ. Юу хийж байна аач чинь тэр гэл. Ер нь бол шинэлэг. Хоолч гэхдээ бас яг нөгөө гоё амт чанараасаа гадна бас нэг харагдах байдал нь. Тийм шүү дээ. Чи бас нэг урлаг байхгүй. Би ч урлагийн болох хэрэгтэйсэн байхгүй юу? Тэгээд янах чинь нэр урлагийн худалдаа. Чамд бэн л тоож гайц юм уу? Гүй. Би чи өөрөө тоож болцсохгүй юу? Би яагаад ч ингэж байжсэн чинь нэг Ламберто гэдэг Италийн Торино хотын тоогоочтой холбооны ерөнхийлөгч нөхөртөө уулзчихгүй. Тэр хүн ингээд нэг Монголд ийм
бараг юм тусламжийн сургалт хийх гэж байна гэдэг. Тэгсэн чинь нөгөө хүн сүдэ аж ахуй хүн сүд ямар арслантай юунаас сургалж үлээ? Хүнсний технологийн биш шүү. Эдийн засгийн юу лээ? Санхүү эдийн засгийн. Санхүү эдийн засгийн сургууль дээр нэг амар тогооч юм төрөвчсөн нэг юм сургалт хийх гэж юм хэлэхгүй. Тэгэхээр бич нэг таа манай ихч тэгсэн бохоггүй. Тэнд нөгөө нэг багшилж исэн бохоггүй. Хөөе манай тэгсчээст амар хоол идэм чаа. Би нөгөө гэр бүлийнхаа донд бол амар тогооч байхгүй. Жишээс амар хол чи энэ цууд бүр амар болно гэд ихсэн мөнгөний өс тухайд бараг $100 байсан гэл бодлоо. 97-8 онд шүү дээ. Тэгээд очисон чинь за чи суучих муучих гэл. Тэгэл тэр ихч чинь юу наваа тоогож болчих واخгүй. Тэр би тийш очиггүйсэн юу бөөмд. Тэгвэл чи урлаг руу. Чиний амьдралыг бүр ингээд. Тий. Чи урлагийн хүн болох байсан бол яах байсан? Ямар мэрэгчлээ болох байсан? Тэгвэл би төгөлдрүүлж болохсон. Тэр ороо. Чимбаши сууж байгаа юм шүү. Би одоо Disneyland өгч би үтчин гэсэн. Хичээн зохиолч болсон. Зохиолч болох юм уу? Ер нь зохиолч болоход байсан баг. Тэгээд тэнцээ чинь би манай тэр намайг тэр пошт өсгөх чи Эрдэнэчимэг гээд одоо Монголын хамгийн одоо хүртэл хамгийн залуу гавьяат төгөлдөр урчин байсан баггүй. Тэгвэл нөлөөлөл хажууд байсан. Тэр төгөлдөр урчин баггүй юу? Хамгийн залуу гавьяат тавьсан супер төгөлдөр. Тэр ихч оронгууд би одоо хар дарсан зүүчсэн. Өглөө осонгууд юм цагаасан дээр бичсэн. Тэдэн цаг тэдэн минутанд 5 минут гар нүрээ угаагаад ингэн мингэн тэдэн минут хоолоо идэнэ. Тэнгуудаа тэдэн цаг төгөлдөр ураад автнаа. Тэр так гэдэг юм ингээл яг нэг аим шиг кино шиг заяа. Тэгээд ээж аваагаа самцсан те. Тэгээд ерөөсөө маш их төгөлдөр ураг ингээд өдөр шөнөөр гал. Тэгээд Франц хэлний дугууланд явдаг байлаа. Тэгээд хичээлд явдаг байлаа. Тэгэл ярьдаг ус хичин чамаа хэвээр оюутан болгоо те. Хөгжмийн консерваторид оруулаад сайхан пош авгаа авч өгөөд мөгөө. Тухайн би түү юу яриад байна аст би ээж аваагаа яваа. Одоо бодонгод би ямар тэнэг гар вэ гэж бодоо. Ваа гэж ярьдаг байсан аахгүй юу? Тэгвэл чи бас нэрээ тийм байсан биш үү? Тий. Тэгээд би ч өөрөө бүр багтаа төгөлдөр орон дээр өссөн юм чи. Манай өвчт одоо бол чам мөр дөрж байгаа шүү дээ. Юу? Өссөн юм бол Үгүй ээ тэр чи одоо 20 30 жилийн өмнө хийжсэн юм чи тэгэл яг алдаг оног бол даруул дарна л та. Тэгээд ер нь ч нэг амар сүртэй нэг ингээл. Тэгэл тэр чи энэ 5 хүн дотор баахан нот 20 жил дарчиж байгаа. Тэгээ зүгээрээ энэ бол гэхдээ нэг буруу. Үгүй би энийг бол ерөөсө тогооч мөрөглөө бол нэг тийм голоо харамсаа тийм баг. Тэр би хоолороо бас ингээл Монголдоо бас алдартай бол чадлаа. Тэг бид тийм чинь өөрөө олон жил бас галтгоон зогслоо. Тэгээ зөндөө одоо юу гэдэг шавнартаа боллоо. Энэ бол буянтаа мэрэгжил. Надад бол гоё. Бүх юм сайхан аз жаргал бүх юм мэдрэх. Тийм шүү дээ. Тийм шүү. Хийж байгаа юмнаас ер нь кайф авах чинь. Гэхдээ харин өөртөө нэг ажил мэрэгчлээ нөгөө зовлон байж ажиллахаас илүү кайф. Тэр нөгөө буруу мэрэгчлээ сонгоцсон ч юм уу те. Тийм үү ялтай юм шиг. Ээж намайг ухаантай болгоно гэд математикийн юунд оруулсан байсан. Би амуу урчин болох байсан энэ гэл те. Тэр хэрэг үзвэл манай ээж аав нар чи хүүхдүүдийн зүрхсэтлийг одоо сонсч одоо мэрэгжлийн олохгүй болвол насны эц тэр хүүхд өөрөө зовдөг. Фак шээ би одоо тэрийг хийж чадахгүй нэ те. Эсвэл хаян эсвэл шал дими цаг нөгөө үр бүтээлгүй олон жил явчихж байгаа. Эсвэл тэгэл насаараа одоо нэг зовлон тээж амьдрын шүү дээ. Харин тийм. Өөр гоё юм мөрөөдөл би бол тийм байх байсан гэсэн хүмүүс амар их өдөрч. Одоо энэ тийм ингээл уг нэг чинь жүжигчнэр төгссөн байхгүй юу гээл. Зарим нь болохоор би жүжигчин болох гээд ингэж исэн байхгүй юу. Тэгээ би тэгээд хүүхд гараад ч юм уу те. Тэгээ би ийм болцсон. Тэгээд нэг мөрөөдлөө биелүүлээд нэг кино тоглолчмоор байна гээл те. Хүүхээ тийм бодолтой хүмүүс ахиад байхгүй. Тэгэхээр тэр ээж аав нь айгүй тийм зүг байхгүй. Яг нөгөө өөрсгөө хүн болох гээд нэг бол өөрөө энэ санхүү эдийн засгийн хүн те. Мөнгө тоолдоо. Хизээч лаггүй байхгүй гэдэг. Тийм дорчих واخгүй. Тэгвэл нөгөөг нь амар гоё нарийн мэрэгжлийн зураач болох хүн байсан ч. Тийм шүү дээ. Тэр мөнгө тоолоо яа амар зураг зураал $10,000. Одоо юу бол юу хүн өөрөө дуртай юм үнэлдэг болж. Би 5 гол хийлээл $5,000 гэхэд миний ирэх байхгүй тийм. Тийм үстэй. Тэгэхээр харин тий. Ер нь хүүхдийн мэрэгжилт бол бас айгүй нягууртаа хандах хэрэгтэй юм биш үү? Тэгээ нөх хүүхд ч бас ядж яах нь өөрийнхөө нэгийг хүүхдүүд амар их гэдэг юм шүү дээ. Одоо манай дунд охин тийм байхгүй. Тэгээ яг юу болох юм гээл. Тэнгүүд би өөрөө мэдээд авах. Анаа бол тэр нэг юм хөгжимчин тий нэг урлагийн хүн байгаа байхгүй. Амар гоё зурж мурдаг. Тэгээ би мэдэхгүй дизайнер ч юм уу тий. Нэг бол амар сингер. Яг тэр үед дээр чи амар олон юм сонирхдаг байхгүй. Би одоо яг ингээд яг нэгийг авахд хэцүү байхгүй. За манай эсүү чинь нэг ийм л юм болох гэдэг даа гэж чадахгүй. Тэгвэл одоо нөгөө дээд сургуулаа нөгөө яаж чадахгүй байхгүй. Төлөвлөж юунд орох уу гэдэг. Тэнгүүд ийм юм байл шүү дээ. Одоо ийм боломжууд байгаа. Сэтгэл зүйн төвүүдэд хандаад тестүүд бүглүүд тэр темперамент юутай холбоотой юм тестүүд байна. Тэнгүүдээ бас гоё генетикийн тестүүд байна. Хаа тийм ба.
би дараа нь ярьж энэ айгүй реклам болчих магадгүй байна. За сүртэй хэлээ шүү Хэлчих юм дээ. уу? За хэл. Одоо нөгөө энэ Twin Tower дотор За. би хүүтэйгээ очиж ирсэн. Ингээ гарынх нь алгаар хээгэр нь үзчихдэг. Тэнгүү тэр ирээдүйд ямар мэрэгчлээ ямар хүн болох магадлал нь өндөр юм. За. Тэгээ бие бялдрын хувьд юу нь илүү юм хурдан юм уу, хүчин юм уу, ухаан юм уу, юу нь ингээд. Тэнгүүтээ эрүүл мэндийн хувьд ямар хүн болох юм. Яг энэ байдлаараа ингээ явал ингээд бүх юм нь гараад ирдэг. Зүү явна. Шүлсээр авдаг ч байдаг. Шүлсээр авдаг нь илүү үнэтэй, илүү цаг хугацаа орно. Тэгтээ илүү тэр нь $2000. Пүүч. 1800. Яа бах. За тэгээд тест нь Монгол тэр машин чинь байгаа тест мó? нь бол хямдхан. Тэр нь болохоор тэр шүлсээр авдаг нь болохоор би үнийг буруу хэлж байна. Гадагшаа явуулдаг юм уу? Гадагшаа явуулдаг. Тэр Америкийнхаа аюу руу явуулдаг лабораторио. Энд үздэг нь болохоор аюу амархан шууд тэр тухай үед. Тэр нь хэд ялга малгай гэдэг нь. Санахгүй байна. 100 хэд мэдчихлээ. Тийм. Олон жил юм. Тийм. Тэнгууд чи өөрийн гараа ингэж үзсэн. Үзсэн. Тэгээ зүйл явж байгаа юм. Юу зүг байна. За. Өөсгөө үзсэн. Өөсгөө одоо мэдвэр юм. Хаана ирээ Twin Tower-а? Тийм. Энэ нөгөө хүүхдийн цуг уртлын уу? Биш ээ. Орос элчингийн уртлын уу? Тийм, тэр дотор байгаа. Би бол тэнд очижсэн. Гэтэ айгүй олон болсон юм билээ одоо бол. Тийм. Тийм. Тэгээ юу нь бас гений шинжилгээ хийчмээр л байна. Тэгээд штэ дээр нь одоо нөгөө мэрэгчлээ ингээд чиг баримжаа олохгүй байгаа тусалдаг одоо янз бүрийн гоё зөндөө боловсролын газрууд байгаа. Тэднэрт бас тийм болов. За манайхан тийм мэджэл мань руугаа мессеж чирээ. Тийм. Тэгээд хүүхдэд зоочих гэдэг байна. Тийм. Бид нар одоо ингээ яриа л энэ тий. Тэнгүүд л за тэр гоё чи одоо төгөлдөр уурч болж чадаагүй тий. Тэгтэл охиноо нэг төгөлдөр уурч болчихвол өөртөө хүслийг хүсэлдүүлэх гэдэг. Би ерөөсөө тэр төгөлдөр уурч боллаа. Тэгээд хэдийн тогшоол ингээл гих мэдчихсэн. Тэгэхээр ер нь бас аюу болгоомжтой л. Одоо би чи хүүгүүдийг алаа ицсэн байхгүй. Манай хүү чи нөгөө нэг тэр чигээр яг урлаг юм байхгүй. Тэгсэн чи яа чи нэг сонин ингээд ийм байна гэж батлаа малтчихчих. Тэнгэр нөгөө 4 жил харин тий би зөв мужик болох гээд хүү юм чинь тэгэл 4 жил яах вэ? Чангараг аа. Тэгээд ингээд гоё амьд үзэж байгаа байг гэсэн чинь 4 жил тэр хүн зовсон байгаа байхгүй. Тийм шүү дээ. Нэгдүгээр курстээ өгтлээ зодууллаа, хоёрдугаар курстээ яг алдсан, гуравдугаар курстээ өгтлэн зодлоо тий. Одоо юу гэдгийг ингээд яг нэг ирчүүдийн дунд тийм байгаа байхгүй. Тэнгууд тэр хүн зүгээр л яг нэг амьдралын нэг юм туршлага болчихаа. Тэрнээс тэр сургуульд мургуул одоо юу болсон тэр нь өн хүсэхгүй байгаа юм нөгөө байдлаар өөрт нь наалдаагүй юм байна. Спорт. Тэгээд чинь төгсөөл одоо нэслэмж болол ингээд застаа мастаа явах хэрэгтэй байж. Тэгэл за аав. Тэгэл томилол аваад яваад байна үстэй. Лайтай намайг 4 жил зовоосны эцэст нэг юм цаасаа хон дээр наагаа би өөрийнхөө амьдралаа гэсэн. Одоо тэгээд надад тэр цааслаа. Хүүхдээ зовоос нь 4 жилийн диплом гэдэг юм байгаа. Тэр хүний юугаар шал тийм үү урлагаар нь явуулах гэсэн. Одоо ч манай хүүч нөө дуу зохиож гин, дуунууд дуулж гин. Тэгэл хүний дуртай юмдыг өссөн үсээг ингээл явчихж байгаа. Тань тийм. Тэр 4 жилтэй жилгүй байхгүй. Яг тэр хүний 4 жилийг баг болгоцсон байгаа байхгүй. Харин тийм. Нэг цаасаа солиоцсон байгаа. Магадгүй тэр чинь бас амьдралд нь бас нөлөөлөх хэмжээгээр нөлөөлнө ш. Тэр 2 метр хүн чинь бас юм зэргийн хувцас зүмсээс зогслоо амар сутаар гэж байна. 2 метр юм. Тийм шүү дээ. Би ажил зогсон толгоо өндөр хүн чинь юм. Яа, спортоор явсан бол алах байсан юм шүү. Жүжигцээр явсан лөөсгөг өргөдөг гэдэг юм шээ. Надад шууд сакслаар удаад байна. Юу саксмаксан тийм амар ивслаахгүй. Үгүй өгсөн бол тэгэл бас тийм ч юм болов. Волейбол ч юм уу. Тий, волейбол энэ ч юм уу бас гоё тий. Ааха. Тэгэхээр харин ингээд тэнгисээс туршлагаж байгаа. Харин тийм. Инглээ та бүхэн хүүхдээ бүр амар зүрх сэтгэлийн сонсох хэвээр даа нөгөө харамсч нөгөө хин харамсахгүй тий. Хүүхэд өөрөө мэдхгүй. Бас мэдхгүй байгаад байгаа байхгүй юм тий. Маш олон юм сонирхолтой байгаа. Тэр дундаасаа сонголтоо хийж чадахгүй, ямар нэг юмд гоцгойрч чадахгүй байгаа бол тусалдаг хүмүүс байгууллагууд байгаа шүү гэдгийг л айгуу сайн мэдэрдэг юм бэл. Ээж аавтайгаа цуг очдог. Одоо тэр сэтгэл зүйч хүмүүс чинь Монголд хөгжсөн юм шүү. Тийм. Ер нь бол харцангуй болж Манайс үед ям тийм байх шүү те. Сэтгэл зүйч гэж сайхан суран бүсэл байсан мэт. Юу олон юм солиороо готраад байгаа биш гэж нэг ам баг. Яа гээл гараа. Нэгэд оронтой хөвтөд яа босс гээл. Мөнхийн зодортой байсан шүү дээр үед л хүн хөлчөө чигээл. ингээд агцсан мот уулаа. Санаага таллаа. Хичээл хийж нэг гэж мэдээ яваадсан шүү дээ. Энэ оны хүүхэд 2 оны хүүхдгсэн чинь нэг мөнхийн нэг тийм байсан шүү дээ. Одоо тийм байх. Одоо хүн зодод хэрэгтэй байна. Дуус очиод тэгээд багштай хэлд юм аа. Яа эсвэл нөгөө 108 дуусна гэж явчихна. Тэр яг үнэн байхгүй. Фэйсбүүкээр явуулах. 90 оных
Чанга өссөн чанга өссөн. Бид нар бол үнхтэй зодолдог гэсэн. Манай юу нэгээд ангиараа зодолдог гэсэн. Би тэгэл тэгж боддог. Би Аргис байсан юм уу яасан. Би ч хөдөөний хүүхэд хэрвээ би яг жижигчин болно гэдгээ би багасаа Мэдчихсэн болол би арай өөр амьдрах хэрэгтэй байсан гэж би одоо болтол боддоо шүү. Одоо тэгэл. нэвтрүүлгийн ивентгч тансаг шараарэг флашбэк. Ямар ч Энэ хүн ч юм бас айхтраа. Хөдөөнөөс ирд орж ирээ дугуулсан сурцсан. бас ямар дугуулсан сурцсан. Хүүхдийн ордны дугуулна. Сурчсан. Энэ ер нь багын залтай хүн байсан юм шүү. Айхтраа. Тэ. Байсан шүү. Тэр ч миний юу гэж айхтар юу гэж Ахагч ээж аавл байсан баг тий. аав ээж нь л хийж байгаа ажил шүү дээ. Гэтэл жижигчин болно гэдгийг хараад тийшээ чиглүүлсэн л байгаа зү тий. Яг нөгөө аав ээжтэйгээ их сайн ярилцах чинь бас нэг юм үр дүн төрдөн шүү дээ тий. Би чи яг одоо 96 онд хотод орж ирээл тэгэл аав ээжтэй айгүй их ярилцдаг аав ээжээр тэнгүү чинь манай аав ээжээр ч хамгийн гол нь нөгөө ярилцаад би ингийг мөрөөддөг энэ төр гэдэг юм чинь манай аав чинь бүр шууд анх битэр чинь цуг явж байгаад яг одоо 8 дугаар ангид орлоо одоо яах вэ гэж ярилцж байгаа байхгүй. Тэгсэн чинь би яг нөгөө багада бас нэг энэ телевизээр гардаг хүн болох мөрөөдөлтөй тэрийг зүгээр тухайн үед санаандгүй аавд ярихад аав шууд наа ч гоё штэ гэл надад чи Исмил тайжийн түүхийг ярьж өгөөл Исмил тайж энд авч байгаа ч өстө амьдрал дээр их тийм дүлгөөн ийм хүн юм гэсэн. Яг одоо энэ чи Исмил тайж чи зөвүүн бистэй гэл тий гэл тэгэл аавасаа тэгс чи манай аав шууд хоёлоо ерөөсөө юу яа манай аавын найзны хүүхдийн ордны аж ахуй албаны дарга эд байсан. Тэгэл маргааш нь шууд манай авчин дагууллаа л хүүхдийн ордонд зохиол ирж байгаа. Тэгээ би чи юу өөрөө нөгөө ярьсандаа бандцсан. Яг гэж тэрийг ярмаа гэж баах ирж байгаа шин. Тэгээ айд юу би чи хөлс бас гоожоо зү мөксөн лантай орж байгаа юм чи. Тэгээ тухайн үед нь яг нөгөө кино драмын ангид элсэлд авч ирсэн. Тэгэл намайг шууд дагуулж яваачаал хүүхдийн ордны тайзан дээр гаргаал. За энэ хүүхдийг шалгачих гэдгсэн чи би чи юу хийхээ мэдэхгүй нэг шуух хүсэл юм орсон. Тэгэл анх чинь тэнд чинь этюд гэж юм байдаг юм байна. Одоо аюу шиг ирэхэд арай жоохон мэдлэгтэй болсон юм шиг. Тийм байд юм байна гэд. Би тэрийн 4 жилийн дараа яг энийг туулж байгаа юм чи. Аюус ч одоо хөдөө аль хаана байсан бэ? Төв аймгийн Батсанбар сумах шүү дээ. Батсанбар. Нөхөө хойдолтой. Тийм ээ тий. Гэхдээ яг бусад сумдуудыг бодвол их ойрхон болохоор. Гэхдээ тэр чинь дээр үедээ айгүй хол газар байсан. Тий. Ямар засмал баахгүй өдөржингөө явж ирнэ үстэй. Моро орсон дуус үстэй. Тийм гадаа. Тухайн үед чинь бол ерөөс засмал зав гэж байдаг байсан. Тэгээ машинтаа ч хүн ховор гэж тий. Тэгэл богоноороо явдаг. Батсанбарын хаана? Төв дээр үү? Мойл зойлыг самардаг байсан юм тий. Оо тийш. Жинхэнэ мойлны шугуу өс тэр үү чинь. Тийш дээ манай бас өмнө баян гол. Одоо тухайн чи ингээд баг багтаа Батсанбарын байсан гэд байгаль одооных тэр нь адилхан байна уу? Өөрчлөгдөд байгаа шүү дээ. Гоё байсан уу ер нь? Гоё байсан. Бүр амар гоё. Би чинь хүүхд тахта эмээ өвөдгөө ингээл цусланд гараад яг голын ирэг дээр ингээл хараа гол байгаа тий. Ямар олон гол баян гол зөндөө гол сүүнэрийн гол ам болгоно гол. Тийм тий. Тийм гол уул ус. Манай тийшээ бол байгалыг үзэсгэлэн болно. Хээр гоё. Одоо тэнд хамаатан садмадан байх уу? Бага миний ээж аваа хоёр тэнд амьдарч байгаа. Тийм тэгээд ах トゥ ус. Одоо бол засмалтай болсон зүгээр шуугнаал орж байгаа. Сав гэ саяхан засмалтай болсон тий. 2-3 жил. Манай сумын 100 жилийн явлаа. Сургуулийн 100 жилийн явлаа. Тийм. Манай олон таньдаг дүүнер үдий. Би ч нөгөө нэг бас нөгөө хөдөө гадаа явах дуртай. Хэл нэг хэсэг анги өрөө мөрөөгөл явж явах тэргүүр их явдсан. Тий, тийшээ чи ер нь бол аюу их явдсан шүү дээ. Тий, тийш таг нэ. Одоо бүх ам нэг хаацсан байлээ. Алдарт баян нуурдын амрагч чинь бас тэнд газар байна. Идгүй ам байна. Мөнгө байгаа маа. Байна. Нэрэ манай тийшээ бол үнэхээр гоё. Гоё. Чи хоттой нь хамгийн ойрхон баг супер газар шүү дээ. Тий. Ер нь миний хувьд бас гоё. Ер нь тэгэл одоо ингэж боддоо шүү дээ. Насныхаа одоо хэвийх үедээ бол нутагтаа очивол сайхан жимс ногоогоо тариал. Би бол одоо ер нь нэг удахгүй өөрсдөө тариал тий. Одоо 50 гараал юм нэг юм нутагтаа тэгэл ойролцоо гэхээс илүү юм гоё газар. Тэгээ би өөрөө ногоо би одоо гэртээ амар чинжүү минжүү гэл янз янзын тарьдаг байхгүй. Багын бүр гэртээ нэг жоохон юм. Багын юм тарих дуртай байсан ягаад чи. Тэгээд
Цайхан юм галуу шүү гахаа нохото. Яг Тэгээ амар тийм хаус амар тансаг. Өндөр цонхмохно. Европын гоё юм гардаг штэ. Тэгээ гал мал ингээд тэгэнгуутаа гэрт амьддаг нохоо гадаа амьддаг тустаа арангараг нохоноо. Тэгээ авгаа хөхтэйгээ тий. Тэгээд гоё жинхэнэ гоё нөгөө технологиос хоцрохгүй. Тий. Бүх технологиг тэнд байлаа. Тий, интернет тий. Тэгээд 150 инчин телевизэр тий. Йоо гойгоод тий. Би яг тэр чи Хоёлын мөрөд гоё юм. би одоо бүр өстө тэрийг мөрөдөө. Тэгээд гараа луун ухаж аваад фреш. Яг үнэ. Тэгэл ач зэнрээ тойруулаа. Тий. Тэр чи юу гоё байхгүй. Тэгээд тэнчнээсээ гоё бид нар онлайн гоё ажил хийж болчих. Тий. Би бүр тасарсан юм техник хийгээд бүр яг нэг хөдөөний хоол гэдэг юм. Тэгэл гоё хоббигоороо яг үнэхээр таалагдсан гоё дүр мөртэй тий. Одоо тэр чинь бас өөрхөн гоё ээж мэж тоглоал тий. Тийм хэлхүүдээ. Тэгэхээр яг гоё таа. Зөвхөн спешиал кинонд тоглоно гэдэг. Одоо чи ер нь тэгээ бас ээж аварга орчход байна шүү. Ер нь дөрөвдөн жоохон ээж мэж салрагаараа орцлоо. Гэхдээ одоо бол айгу залуу ээж аа маань хүүхдүүд нь бас юм жоохон махаа. Одоо тэгэл дээшлэх тусмаа илүү их бүр ингээд бүр юу болно шүү дээ. Том хүүхдүүдтэй ээж аа маа болно шүү. Тэгэл гоё доо. Ер нь тэгэл манай монголчууд бас жоохон тийм нэг юм хөдөө орон нутгтай гоё амьдарч бизнестэй эрүүл одоо тэгээ тийм бас талраг байх. Би энэ одоо удахгүй бас ингээд хотоосоо гарах гэж байгаа. Та бүхэн ч гэсэн боломж болцоод бол хөдөөний гоё юм бизнес амьдрал руу бас ороорой гэж уриалдаг. Тэгэхгүй бүгдээрээ шаваад байгаа. Тэгээ энэ чинь нэг ажил олдохгүй, ажиллах хүн олдохгүй тий. Тэгээд одоо энэ хутаан дийлж жоохон стресстэй юм ярих уу. За хутаан яриа. Тэнгүүд ингээд хөдөөч гэсэн гоё амьдрал байгаа шүү тий. Би одоо яалчгүй би ингээд зургт мургтаар нэг хийдэг нэг ялж ах би нүг бууз идэлтэй энэ хараа. Би нүг аюулгүй. Манай хатан гацны бууз супер штэ. Тийм үү. Би өөрөө нөгөө ажил нөгөө энэ одоо нөгөө ресторан дээр сургуульд мургуул тэгэл яг нэг хотоос салж чадахгүй юм ажилтаа байгаа байхгүй. Тэгмэл энийгээ бүгдийг би жилийн тэр бүр байхгүй болгож жагаад юу ярьж удаа. Одоо нас малтаж эхлэх гэж удаа. Хаана амьдрах уу? Ямар байшин амьдрах уу? Судлаад тий. Харин тий би гоё хөдөө гоё байшин барьмаар байна. Үнэхээр гоё байшин бариад. Одоо хараа ерөөсөө өөртөө бариулвал хамгийн хямдхан бол байдаг гэж байна. Тэгэхгүй нөгөө бэлэн одоо энэ хаус газар зарна марна гэдэг байгаа. Тэр чинь ямар ч тийм энергигүй гэдэг гинэ. Хүний нөгөө нэг сэтгэлээ шингээгээ барьцсан. Тооцоогүй тий. Тэгээ тэр чинь хүн тэр сэтгэлээс нь анх нөгөө энерги өөрийнхөө энергиээр барьчдгийг гинэ. Одоо би энд гоё амьдран. Тэгээ яалч нөгөө амьдрал ирэхээр тэрийг заргach болд юм уу? Таалагдахгүй болтон чинь буруу барьсан ч юм уу? Тэгэнгუут зархлаар нөгөө хүндээ амар тий энерги муута. А тэгээ ноолоос нь өөрөө тий барьсан байсан чинь тэр хүнд амар гоё энерги болт юм байна. Өөрөө зураг юугаа гаргаад. Тий сэтгэлээ шингээгээд. Тий шүү. Тэгээ би яалч байшинг бол тэгж л авъя гэж боддог. Би харин тэр гоё байшин бариулна. Бууз гоё. Ингээ цааны аягийн дээр ингээ барьж байгаад гараараа ичвэл гоё. Шүүсэн гойчлаа. Шүдэн. Би ч өөрөө бас буузан дуртай. Бууз гоё шүү дээ. Монгол хүн ч өөрөө хүнсэн нөгөө ийм эцэг өндөртөө тос малын тос ихтэй. Тийм нөгөө монгол хүнийг таарад яг нөгөө агаарчлах нэг юм чинь. Тэгээ энийгээ идэж л үнийг хоол идсэн юм шиг болоод байгаа. Хичнээн гадаадчаар бид нэг рамен дээр те пицца дээр ингээд олон хоног тэрийгээ идэх болохоор яг үнэхээр сайхан монгол хоолоо санамаар байна. Үнээр ядардаг. Наял дээр Европын хоол мал зүйл тасахгүй мэлээ. Гэхдээ чинь би физиологч тасаагүй юм чи. Тэд нар чи хэдэн мянган жилээр тэр хоолоо идсэн тассан шүү. Харахад ч гарч ирж байгаа юм чинь шүү. Янзын гол. Аваад ичглээ тэгвэл. Соос маусаа. Эл тийм шим. Одоо шалгуур тайл ярьж байгаа. Ярьж гинэ. Хаана л Ярьж л бай да. Яаж яах вэ? Идэж яах вэ? Тэг бууз гоё юм. Би камер амтахаар бүр гоё идэж. Гоё. Хүмүүс таамаа амтаа гоё. Бууз тасаргаа. Энэ юунда дүрээд идэхээр бүр гоё. Тийм үү? Таирын нөгөө дөрөвдөгнүүд ч бас өөр юм. Тэр дарсан ногоо бол. Тэр өөр юм. За ер нь тэгэл нэг хөгшрөөл ер нь нэг тиймэрхүү юм ярьдаг болж байна да. Тэгтээ бол би өөрийгөө ерөөсөө тийм настаа өмнө ерөөсөө боддог шин. Би бол аяга ид одоо ид миний гоё нас ид миний амьдрал эхэлж гин гэж боддог дандаа. Жингээ бод. За бид нэр 80 үрийгээ бодъё л доо. За
талдаа л явж ирсэн лөө. Талдаа л ирж шээ тийм үстэй. Тийм байна. Тэгэхээр бүгд бүтэн бидний өнгөрсөн энэ цаг хугацааг дахиад туулна гэхэр чинь бид нэр яг талдаа явж байгаа учраас яагаад гэж Гэхдээ сулрах болов. анх нэг 20 он энэ ингээл явж байхад нэг 40 төш их бол харагддаг байсан тий. Амар хөшөө харагдаад байсан тий. Шаардлага нэг гой тогтцсон гой 40 настай гой ах нар зэрэг байдаг байсан тий. Үнэхээр амар өгсөн зэрэг байсан. Тэгвэл яг санд одоо нэг хүнсний 51 гэдэг үү дээ. Манай чинь ардгийн театрын уртлын байр байсан байхгүй. Тэр нэг манай нэг хамаатны 40 настай ах байдаг байхгүй. Дэлгүүр тааралдаад портфоль барьсан нэг тухайн нэг бүгд ирчүүд нэг адилхан нэг хурдан мөрт хүмүүсдэг байсан шүү дээ. Тэгээд тэр царай марай бол одооний 65 настай л. Тэр үед бүр амар ордоос. Одоо би нэг жоохон мөнгөтэй болчих нүрээ татуулчихвал. Нөгөө хятадын TikTok гад идэх шиг ингээд татаад нэг ойцсон нөө. Гэхдээ ер нь бол одоо айгүй одоо шин технологиуд салбар амар хөтөлдөг хөгжлүүд байгаа даа шүү дээ. Тэгэхээр амьдралын чанарыг сайжруулахын тулд одоо зарим нэг юмыг бол хэрэглэх ёстой юм шиг санагдчих надад бол. Тэмээ тийм сайн судалж Одоо нэг л эрүүл мэндийн хувьд тэр тий заавал тэр нөгөө авч чадахгүй одоо бидний хоол хүнсээс авч чадахгүй юм одоо нэмэлтээр авахаас өөр харахгүй тийм цаг үе байна. Тэгэл ялчвал технологийн ирүү юм байна. Тэгээ ер нь тэгэл хүнсээ л зүг тааруулах хэрэгтэй юм. Одоо тэгтээ зүг хаана амьдрсанасаа болоод бас их хэцүү тий. Одоо яг ингээл хөдөө гадаа салхи шуурган ингээл өдөртөм явсан ялч хүний нүүр царай болж бас эвгүй болж байгаа. Тэр орчин нөхцлөөсөө шалтгаалаад тий. Тэгээ орчин үеийн гоё хамгаалдаг мастаас хүмүүсд өдөрний малч чинь гоё болсон л шүү дээ. Зүүн хоцтой зориултаа. Юу малчид чинь бүр амар мундаг болсон. Одоо тэр бүх одоо электрон бараанууд бүгдийг хэрглэж байна. Тэр нөгөө чиний хэрэглээд идэг юу ч юу лээ? Марна зөө. Нөгөө машин дээр тавиад яваад идэг интернет Starlink. Starlink-ийн чинь бүр зүгээр малынхаа бэлчээд дээр машин дээр хэл тавьсан. Тэгэл бэлчээр дээрээсээ ярьж мэрээд идэг. Харин тийм. Одоо энэ Австрал, Канад манад ч болох гэдэг байхгүй. Нэгтлэрээр хоны хариулдаг. Тий. Одоо тэгэл дороо гарч байгаа. Дороо нисгээл хаана явж байгааг нь хараад эргүүлээл энэ. Дороонороо татчматаад. Чимээ. Одоо нөгөө жижиг юм нэстэг тэргнүүд шүү дээ. Цанчин болдгийн ингэ нэсгэдэд чинь юу гэдэг вэ тэр чинь. Австралийн нөгөө нэг дандаа тийм бол хаана хариулж. Фермерүүд тийм л юм тий. Дороо. Одоо чи бүр нэстэг такси хүртэл гарч байгаа юм шиг. Хан тийм ээ. Одоо гоё олноо цөмөр гоё олно шүү монголчуудаа. Эрүүл. Манайх наан шандарч мандраад амиа орж байгаа гоё болно шүү. Нэрээ эрүүлэн шүү гэдэг чинь хоолноос амар чухал байгаа шүү. Би ер нь би ингэж хүмүүсийн эрүүл мэндэнд тэгж л хөрөнгө оруулалт. Би зөндөө хэлдэг заяа. Наад бол чинь сонсож байгаа чи гүүч юм шиг сонирмогод байгаа байхгүй. Хүмүүс заяа. Хүмүүс хараа ингэж байна. Цогцохгүй юм хооронд нь хойлж идэв. Тий. Тэгээ хитрхийг импортын бараар хэлээд байна. Тэг хитрхийг боловсруулсан, хит боловсруулсан юм хэрэглээд байна. Одоо тэр талаар л хэвээр боловсруулах. Одоо би хэлээд байгаа танаа гэрүүл танаа ингээд одоо өөрийнхөө амар сайхан амьдарч байгаа амар сайхан эрүүл хүмүүс идж байгаа гэдэг айл байгаа байхгүй юу? Ми таньдаг. Одоо дэлгүүрээс ороод хамгийн үнэтэйг нь аваад байгаа хүмүүс гэсэн. Сүртэй юм яриад гайгүй цалин байл авдцаа юу. Тэгэл оо юм уу тэр ч өмхөн өртөд энэ ч муухай байна гэл нэг тийм хүмүүс байдэн штэ. Ийм авгад тас ийм ч юу олив ойл гээл. Тэг би хэлэхгүй ингэж харж байгаа л. За танах яасан гой дандаа гадаадын ногоо могоо цагаа иддэм те. Танаас хамгийн амар хор нэг байна даа. Өдөр яг амар гой ногоо идж байгаа ч өдөр болгон амар хортой юм чи. Наа уруулын тосч юм шүү дээ. Тэр чигээр хор юм чи угаасаа. Зүгээр л уруулын тос гэдэг янз янз юм байдаг шүү дээ. Бүх уруулын тос уу? Үнтэй хямдхан ялгаагүй бүгд. Юу авокадоны тос юм уу идрүү? Зүгээр vegetable oil үүдэн шүү дээ. Шар. Тэр чи юус тэр 25% тэр чинь нөгөө бензонат гэдэг бензинээр орчуул хийдэг болсон шүү дээ. Самар руу чи ариун болохгүй. Барах би хэлэн гот мэддэг хаа ингэж юм. Интернетээр ороод харлаа та нар яаж хийж гинэ гэдээ харчих гэдэг чинь. Тэгээ ер нь тэр тосонд чинь хуушураа шарчдаг тийм шүү дээ. Тэгэл жидэмүүд амар манай Сүхбаатарын инста амар мах ямар эко гэдэг аимшигын хоронтой шарчаач ямар эко. Тэгвэл мө шар тосон доош харах. Тийм инста манайх эко гэл нөгөө химийн давс хэрэглээл те одоо юу гэдгийг. Давс та чухал шүү дээ. Жамс давс гэд бидэрт ингээ бурхан ингээ өгчөөд байгаа чинь тэргээрээ юм чиди хийгээ тавиад тэгснээр цойл идэт байгаа юм. Яах вэ та нар энэ. Мал бол алаад идчихсэн. Бууцыгээ сайн чанарын досон туураа идчихсэн.
Шар тасанд гараад. Хүмүүлтэйгээ. Тэгээ манай сонио тэгээд нөгөө шар тасаа төмпөнгөөр нь гандандаа байж лаа болгоод өөртөө дэлгүүрээс хор авч бодолч идэв. Их сонио. Харин тий бодох швэ шүү. Тэр яг бодох. Гаттууд бүр инээлдэл аа. Харин нөгөө та нар ийм болж гинүү. Та нар залуу байхдаа ийм тухай боддог гэсэн юм. Юу? Одоо яг ийм яриа. Юу энэ минь яаж нэг шоудахгүй л гэдэг. Харин тэгэхээр яг бидний калаб орох. Харин одоо ингээ үр хүүхдээ бодоод байгаа юм. Үр хүүхд минь ирүүл байгаасаа бид нар хүүхдэд бодож байна. Би эх орноо бодчих. Тэг харин чиний салбарын юм чи бас бодох байхгүй. Тэнгүүд би чи одоо тэр гэрт байгаа хүмүүсийн эрүүл мэндийг бодож байна. Дээр нь бас олон жил үр хүүхдтэй харагдмаар байна тий. Харин тий. Тэгтээ нөгөө одоо жишээл ингээд аюун шиг зөндөө ээж байгаа байхгүй. Эдгээр яаж юм хэдрий буруу байхгүй. Хамгийн сайхны гэр бүлтэй хүсэж байна гэд нөгөө мэдэхгүй хамгийн амар хорой нэг өгдөг байхгүй. Амьда. Ер нь өөрсдийн тэр боловсролыг чи өг. Өчнөө л өгж байгаа нь ойлгож байгаа юм уу эдгээр? Манай дандаа итгэсэн. Ахад өг. Ахад өг. Ерөөсөө буруудахгүй. Яриа л одоо ярина. Ой зөв хооллоо. тэгээд нэг Монгол юм болгон муухай гэдэг нэг юм юутэй сошиал дээр аяг их. Нэг гадны сайн гэдэг. Бүхэл юм муухай. Сүү цагаан идэж бараг картаачлцсан явж байгаа шиг. Одоо магадгүй суурь иргэншилт ороод ирэхлээр тэдэр нь өөр үзүүлдэгч байж болох юм тий. Болоогүй шүү дээ. Манайх чинь суурин болоод яг хөө тэд нар ярьж байгаа хүмүүс жоох хүүхдүүд байж болно. Энэ Улаанбаатар 40 мянга чинь байгаад 40 мянга гэнэ. Улаанбаатар хот чинь 65 жилийн өмнө байгуулагдсан шүү дээ. Юу 65 жилийн өмнө шүү дээ. Тэр өмнө ингээд хашаар нэг хүнийг амьдралын дундаж насуу. Тэгэхэд ингээд 3 2 хотод амьдэрсэн юм шиг сүр сүрм ярьдаг хүмүүс маш их байна. Тэ? Би бол 3 2 яг ингээд түүх амьдэрсэн хүн байгаа байхгүй. Яг ингээд харангуут. Өө юм ингээд сүр сүрм гэдэг. Яаж үтээ. Тэсний өөрөө тийш ороод. Тэ. Тэгэхээр ингээд бид нар монголчууд ерөөсөө нүүдэлч ард өмнө одоо язгууртан ч вэ, ялтан ч вэ бүгд л нүгэл явчихсан байгаа байхгүй. Язгууртанд очиод дөрөв давхар байшин бараа суугаагүй шүү дээ. Бүгд гэртээс. Тэгэнгүүт манайх ч нөгөө нэг нийслэл хятадуудыг харалт. Хэдэн мянган жилээр нөгөө нэг шавар байшин цуцсан хүмүүс байгаа байхгүй. Тэгээд тэдний өөрсдөө хоолны соёл мөл шар өөр үнэстэй. Манайхан ч энэ сүү хэрэглээр одоо лактоз мактоз гэл энэ янз янзын хоол зүйчнэр гадаад юм яриад байгаа байхгүй. Монгол хүний бие чи өөрөө тэр сүү мүү твич хамаахгүй 80 настай юм сүүтэй загаа уухгүй толгой өргөдөнгөө сууж идэв үстэй. Гэсэн бол лактозондоо гидсэн задраа өгч нь үстэй. Хэдэн мянган жилээр тэр сүүгөө чи уусаар хагаад тэр малынхаа нөгөө буян шиг идэж ингэж мянган жил явсараад тархлаад сууж байгаа байхгүй. Тэнгүүд одоо шил аюуш герман хүүхэн байлаа гэд бодсон шүү дээ. Тэнгүүд энэ мянган жил гахаа идсэн гахаа юм ах. Би мянган жил хонь идсэн баг. Монголчууд тийм олон үхэр иддгүйсэн баг. Тэнгүүд хоёлоо хоолоо солио 7 хоног идэхэд хоёлоо бөөлчих байхгүй. Яг л Монгол хүн би одоо юу гэдэг гахаа мах их хүн сан би орохгүй. Би хүлээж авчихдаггүй. Хордно. Орчин тэр хотоодны тий. Тэнгүүд аюуш герман хүүхэн хоньны нөгөө сайхан өөхтөө маань талын хоньны махыг 7 хоног идэж шүү дээ. Энэ хатаг матаг яр марандаа баригдаад бүр халуудаад цацаг алдаад баларн заяа. Тий. Тэгэхээр энэ идэж сурцсан юм чинь шал өөр байхгүй. Энэ дунд нэг ятцаа өөскөө нэг хятад үгээр байл. Чамд ингээ байцаа чигнээл өгөөд яац. Тэр бит хоёр дөгөөлөх битгэж хүлээж пүк гүйлгээр гаргачих. Гүйлгээд хийдээд баг хордоод юм тий. Тэгэхээр чи бол энийгээл суугаад цуун дөрөөл идэж. Гой жуцаа байна гэдэг. Тэгээ энэ ч өөрөөсөө хэдэн мянган жилээр хэрэглээ сурцсан уламжлалт хоол апдейт орсон байхгүй. Монгол хүн махыг бол амар задлаад амар идэж чадж байгаа байхгүй. Тос мосыг. Тэгэхээр харин нэг юм тэрийг дагаж хооллохгүй. Эрүүл мэндэ бол ёо салмон пүй тийм 7 хоног идэл цааш явахгүй шүү дээ. Явахгүй харин. Тийм үстэй. Манай уус гоё л доо. Манай нөгөө нэг уур амьсгалчийн хүүтэн хуйраа хүн биенийхээ шингэнийг одоо хамгаалахын тулд арьсандаа тостоо байх хэрэгтэй ч гэдэг юм уу те. Тийм. Тэгээд малынхаа тэр одоо ашиг шимээс гарч байгаа тэр тоснуудаа хэрглэж бид нар чинь энэ үе мөч бүх юм ингээд бүрдээ явсан байл. Яг Монгол хүн чинь өөрөө физиологийн нөхцлөөр төвдүүдийг хар. Өрөмтөө шүдээ цаавна. Монголчуудыг л өрөмтөөс зү цайн л тийм тос байгаа. Жинж байгаа байдал нь өөрөө. Энэ газар зүй байдал тийм. Япон яаж ийна сайхан ингээд уур муур те далаан иргэн ячаад ногоон цагаа. Тэр юм чи ямар тоснос ирэг байхгүй. Сайхан ногоон цагаа уул гэж. Тэгмэд одоо ногоон цаг ухстаа. Тэгвэл эрүүл амьдрал Японч үжиг болно тэмдээд гэхгүй. Япон газар нутг дээр Япон хоолой идэл гоё болохоос Японыг энд бүгдийг авчиж бүгдээрээ нүүгээд ингээд Японд очиод адилхан хоолой идэх тэгвэл аль аль нь амьдарч чадахгүй шүү дээ. Тэгээ сүр юм тэгмүүд нөгөө хоол зүйчтэр тэтэр шиг юм яриад байхгүй. Жасмин цай мах витид те байцаа идмэ. Тэтэр ч уус тийм гоё газар амьдарч байна. Байц мах идэхээс ямар ч хэрэг байхгүй юм чи.
Үсгөө болчихсон шүү бид нар ингээл ядмад Тийм шүү. солонгос болсон юм уу тий. Амар хөнгө олдог болчихдог. Тийм. Цаанаасаа хүртэл ялгцсан хүртэл ингээ шарлаад ирж байгаа юм. Хар биш. Энд чи бас ялдарсан махны өнөртөө хав тослог юм хар юм гарч байгаа шүү дээ. Тэгээ Япон бод яг 7 хоног болгон шаргалтаа гэж арзаагаад ирж байгаа. Чи үнэн байхгүй ерөөсө хоолны юм уу? Царай мараа шингэрээ. Тийм. Царай мараа шингэрэл. Тийм шүү. Тэгэхээр ер нь бол бодорчтой шүү. Ер нь бол тэр нөгөө монголчууд айгүй хийдэх магадлал өндөртэй юм байна шүү дээ. Нөгөө сэрүү улиралдаа солигдож байгаа тийм. Тэр мэрийгээ мэдгүй хүмүүс тусламж хийлгээл. Яс юм нэрээ. Хоолоо залчих юм чинь л тийм. Тэгээ манайх чинь зундаа одоо тэгээ солиорол магцах чанаад байдаг ч үгүйсэ. Жинхэнэ бүр манай Монголын тэр хооллын юу чинь бүр жинхэнэ number 1 аахгүй. Шууд мацаг өрөөд шууд биегээ шууд рефреш хийдэг зундаа. Дулааны үед. Ерөөсөө мах хийдэггүй. Гаргаа угаал бактери. Тэгээд чи хамаг нөгөө биеийн солилцоо амар гоё цэвэрлж байгаа гоо үлж ийдсэн. Зунжин цэвэрлээ. Чан шиг. Хүүтрээд ирэхлээр дагуулаад махаа идэл ингээл. Тийм гоё. Тэнгүүд айргаа сайн угаал тийм ингээл. Тийм гоё одоо хоолой соёлтой хаач. Хоол ойлгож чинь. Гүй нэ таа. Яа. Нэрээ сүүлийн үед маш сайн ойлгож байгаа шүү. Ер нь бол тийм. Тэнгууд тэр нэг хуучин юугаа нэг мартахгүй бид нар төв хотод амьдарч ижил нэг хөдөө байгаа юм шиг махцах чанд идэл. Тийм. Бид нар ингээд яавал хөдөлгөх юм гоё дулаахан гэрт амьдарч ивэл бид нар харин жоохон хөнгөө хоолмол идэл. Тийм. Тэгж байх хэрэгтэй. Тэгвэл аваачаа нөгөө сайхан адууны авирах чанаа та. Хөдөө чинь бол сайхан мах ичгээл морин дээр аяндаа зайлаад шингээл чи хамаг энерги чинь буцаад өгч байгаа. Зарцуулчихж байгаа юм чи тийм. Тий. Энд чинь бол яах юм мах ичгээл дэшээ хараа гэртээ тахлаа чи мангас болоо шүү. Өвдгөөс яах тийм. Тэр Монгол убаас стайл байна. Нөгөө дагцсан ингээд гүцэн ингээд. Яг үнэ тийм. Тэгээд нэг цүнх бараад жижиг нэг эсээ. Таа гооцчгод юу вэ гэдэг. Хойдолтой нэг юм тийм. Ийм энэ дээр ийм карт уншдаг юм уу тий. Тэшээ өөрөөсөө хөргө тэр хүний буруу биш байгаа байхгүй. Тэр хүн багтаа юу идчихсэн тэргүүрэл идэд яваад байгаа байхгүй. Хойно 3 урдаа. Уг нь тэгж идэл тэрнийхээ ирээд хөдөлгөөн хийх хэрэгтэй байхгүй. Гэхдээ тэгж их идэхгүйгээр зөв нэг хөдөлгөөнд бах хийхгүйгээр зүгээр гой нормал идэх хэрэгтэй байхгүй. Одоо нэг энтгийн нөгөө нэг амар яг энтгийг дулаан орно гэсэн философч нэг юм лаглаг сахалмахалтай хүмүүс юм яриад байдаг шүү. Тэд л жоох хүн төрөлхтөн нь одоо амар их шуналтай иддэг болцсон. Бүх юм илбэг болцсон. Сая ингээд 40 жилийн өмнө бүх дэлхийд хомс байсан гэж байгаа бүх юм. Яг тийм юм ч одоо Солонгос, Япон одоо бүгд л амар ядуугийн зэрэглэл байсан шүү дээ. Тийм шүү. Идэх юм байдгүйс. Одоо болохоор нөгөө нэг юм хүн амны ихсээд хиймэл нэг синтетик хоол 50% нэлээд гардаг. Хурдан ургуулдаг, бордоо, хурдан том болгодог, дахиач гэдэг юм уу те. Тэнгүүд хүн хитрхи хідэд байна гинэ. Тэгээ ер нь бол яг хүн бол ерөөсөө өдөрт нэг удаа л хамгийн одоо дуртай хоолоо те юу ч та гурилж муу тийм өгөхгүйгээр яг нэг л сайхан идчих хэрэгтэй гэж. Тэгээ өглөө орой хоол идэхгүй яг болоо гэж байгаа. Шунаад идэг гинэ. Тэгээ нэг өглөө орой өдөр 3 идсээр байгаад нөгөө нэг Америкуудын нэг үйлдвэрүүдийн маркетингийг ингэ дагаж явсаар байгаад одоо нэг өглөөний нөгөө сорил марил гэх юм байд шүү дээ. Компаниудын гаргасан үг гэж шүү дээ. Өглөөний хоог өөртөө өндөг мөндөг гэдэг. Дандаа тэр том компаниудын хийсэн юм байгаа байхгүй. Тэгээ өглөөний одоо тэгвэл Оросын эрдэмтэд гэж өглөөний хоол та нар идэх хэрэггүй. За. Юу яриад байна? Юу солиороод байна? Чи хүн өглөө босоод хотод ажиллуулад энэ дотроос ч хүнийг өөрийг нь одоо рефреш хийдэг тийм бодис тий. Юу бактериуд гардаг гэж байгаа. Тэнгүүд тэр хүн өглөө идэхгүй болохоор хоол нөгөө хотод нь хоосон. Тэгтээ ус мус уучих штэ. Тэнгүүд хүн ирүүлжээд гоё тийм нөгөө одоо илүүд л өөх мөхөө хөдөлгөөнд оруулаад нааш цаашаа ингэж авч юм аваад шимээ авч ажиллах хэрэгтэй байдаг. Тэгээ өдрөөс хойш нэг идэл орой идэхгүй. Одоо орой хөнгөн юм идэж бол. Би одоо өглөөний хоол идэггүй би 20 жил болж байна. Зүгээр үү? Тэсэд би яасан амар болсон юм. Тусмас төрж юм. Наа шүү ч yok. Би орой үдсэн чинь жоохон илэг жоохон өглөлтөө өснө яг тарснаас олбод байгаа. Тэр өөр юу ч явахгүй надад тийм одоо. Чиний хэсэгт амар таглаадсэн гайг болсон юм тийм. Амар таглаадсэн. Тэг чин юу байгаа юм чи. Нөгөө нэг хөдөлгөөн нутагдаад байгаа байхгүй. Тэнгүү заа ерөөсөл энтэг философи шиг амьдрий даа. Би бол тэгж л атсан. Хүн ээж аа өсөх насандаа ээж аавын өвөө эмээд дээрээ би одоо өвөө эмээд өгт штэ. Тэнгүүд яг өсөх насандаа юу идчихсэн? Тэргээрэл хэмжээтэй л идэж яхад хүн ер нь зөв юм. Тэгээ ер нь жоохон нас ахтсан тэр хэмжээг жоохон багасгаж явах хэрэгтэй гэж. Тий. Настачуд байдаг штэ нэг маягтай. Зөвүүн жижиг гэн тий. Гайх таач ямар баг гэдэг болно тэр тий. Тий яг болно гээл тий. Чи яг мэдээд байгаа байхгүй зөвүүн гараад байгаа. Харин тэгэхгүй тэгээ нөгөө залуу шигээ нөгөө нэг жигнүүр нь гусаал явуулдаг будаа болно шүү дээ. Тэгэл ингээ харалтаа нэг хоолн дээр ийм том ах хэдвэл мах бол зүгээр. Одоо Монгол хүнд бол 7 хоног мах идсэн ч хүн болон сэргээд нүд нь ийм болдог. Өхөр бол болж байна. Гахаа бол биш ээ. Чи хон иддэг үстэй. Хон иддэг.
Би бол мөнхийн хонь. Хүүтний үйлрэлт. Би мөнхийн хонь. Манай гэр бол мөнхийн хонь. Би бол хоньтой чамд нялуун санагдахгүй нөө. Нөө би амар гоё. Надад бол амар жоохон нялуураад идэж шүү дээ. Үгүй. Би бол мөнхийн үхэр. Амар сон би дандаа л хонь. Би үхрийг бол хаяа нэг хүчээр идэж байна. Манай хүн үхрэгдмээр байна. Манай дээр үт чинь бид нар мөнхийн л хонь байсан юм билээ шүү дээ. Үхэр тэгж олон иддэг тийм тас үхэрч байг. Өвлийн ичэндээ л үхэр. Тий өвөл нэг сенсатлж байгаа нэг бөөнөрөөр 2 3 гэр бүл нийлж байгаа нэг густгал байсан баг. Та одоо сайхан хоол мол яриад унлаа. За ямар олон сэдвэр ярьчөө тий. Харин тий сайхан л үлээ. Тэнгисээ. Ер нь бол баг цаг гаруй бид нар ярьчихлаа шүү дээ. Оо одоо нэг спонсор ярих бол баларх чинь ч. За ингээд та энэ пив харсан уу? Үгүй. Тасхай пив байгаа үстэй. Алтан ус хүмүүстэй. За энэ Flashback гэдэг энэ герман пив байгаа. Оросд одоо үйлдвэрүүд нь бас нэлээд дээгүүрт ордог. Тэгээ ийм гоё пивнүүд бас Монголд ороод ирсэн бас. Оргил худалдааны төвүүдээр одоо ямар ч зарагдаж байгаа гэсэн. Тэгээд энэ маш гоё герман пив байгаа. Ямар анзаарсан гэж би зүгээр. Тэгээ ингээ дээрээ одоо ингэ баркодтой энийг шууд уншуулсан гол шууд мэдээлэл гараад ир. Тэг ингэж онгоод хараа. Оо ямар уустай. энэ гоё айс мэйлээр авч явал бүр амар юм биш. Тэгээ нэлээд олон одоо маань сүлд очиж амссан. Гоё би өстой гоё пив Амсч удаа тэгээд. За. Амсл үдээ. За амсуулъя. Аюус тийш жоох их төрч. Манай аюус чинь пив-ийн ер нь хэрв? Пив яг яа. Ер нь алкогол нь хэрв? Алкогол нь ер нь аюу муу шүү. Муу юу? Мэдрэг. Тийм болохоор нэг тийм бий байдгүй. Заримдаа хаяа гоё. Өөсгөө бол айгуу. Гайгүй. Манай өөр амар уудаг цартай байдаг. За cheers. За найзынхаа нэвтрүүлэгт хүрэлцээсэнд маш их баярлаа. За чамд ч гэсэн баярлаа. Би одоо хүн уурчаад хоол яриад ингээд нэрвтээ суугаад. Би харин тэнгисийн хоолыг идэнэ гэж бодсон чинь өөр шүү. Харин тийм. Би одоо ингээд ерөөсөө алтан газар хоолоо хэлгээл их жаргаж байгаа сүлээ. Гой зөөлхөн бий. Алтан газ яг гой Монгол хоол дандаа идэг. Тийм шүү дээ. Би найз нь энэ алтан газар рестораны менюгнуудыг бүгдийг зохиосон. Тэгээ 6 сард нэг удаа апдейт хийж өгдөө. Тий. Дандаа манай шавнар байгаа. Тэгээ замтаад байхгүй тий. Тэгээ залхуураад өөрөө хоол ихгүй тэгээд идчихээл ингэж суугаад байдаг болсон. Шалгаад авахгүй чинь чанар шалгаж шүү дээ. Одоо би ч нөгөө нэг юу яагаад нөгөө өөрөө хийхээс илүү гэж хүн загиндаг өвчтэй болсон. Энэ яач уу та тэр гэлээ. Нөгөө өглөө болж эхэлдэг нөгөө. Технологийн алдаа малдаа. Тестостерон багсаж байгаа. Бич байгаа тэр их байгласаа нөхөстэй байдаг шүү. Энд юу сайндаа ч ингээд ийм нөгөө чавган цогон цэрвэл хийдэг чавганц гэдэг юм шүү дээ. Хөрх юм. Яац юм бэлээ шүү дээ. Хөгшрөд нөгөө витамины доктороор хэрүүлж болоод. Одоо манай аюуш мöyж удахгүй бас айгүй хэрүүлж болно харж байгаа. Дэргүү мөлгөө таараад хөл бүлдэр гişүүл амар загнав. Яг л чи тэр гэдэг. Амар өглөө. Тэ амар өглөө. Өскөө ч айгүй. Юм хардгаа муу чи юм. Яа. За сайхан ярилцлаа тэгээд хоёр найзтай гоё амжилт хүсье. За аюуштай тэгээд Холливуудын давцанд гартал нь одоо амжилт хүсье. За өскөөдөө нөгөө нэг бүсгүй зиндааны авраг болохын төлөө одоо амжилт хүсье. За яг бүсгүй зиндаандаа хөрөхгүй ч гэсэн хар бүсний авраг болоосаа гэж бодож байна. Тэ? Энэ бол амар үстэй. Тэгвэл чи бүгдийн боож байгаа юм үстэй. За тэгээ манай өөскөгийн бас пэйж мэж рүү ороод тэр жүжигцүүгийн та сайн сонирхороо яг Монгол эмэгтэй хүмүүсийг би ялангуяа октоудаа тэрэнд явал мангар энэ ийм залуучууд дээрс хүрэхгүй амар шүү зүгээр. Аав нар бол ерөөсөө октоудаа ам байдаг. Октоудаа энэ өөскөд ерөөсөө даатах. Санаа зовлт байгаа. Тий одоо чи мастер болсон ба шүү дээ. 3 дугаар зэргийн мастер гэж амар хүн боо. За баярлалаа сайхан буусан. Миний ажлаас гоё шүү. Тэгээд одоо нэрнгээсээ одоо бүр илүү одоо ийм маш олон мэдээлэл цуглуулсан юм чи тэрийг одоо яг тэр нөгөө эрүүл мэнд талаасаа хий. За эрүүл мэндийн хичээл lesson 1. Шууд өргөжлөлөө яриа явуулсан тий. Эрүүл хооллох. Тий эрүүл хооллох ухаан шири яа. Тэнцвэртэй алдар талаар. За ингээд та бүхэнд TikTok төсөөлөлд бид гуравтай хамт байсан. Баярлалаа. Тэгээ дараагийн дугаар зүгээр удахгүй уулзъя. Баяр та. За. Яа. Нэвтрүүлгийн ивент төгч тансаг шараарэг Flashback